Монгол Улсын их сургуулийн Sumitomo корпорацийн нэрэмжит тэтгэлэг таягнууд байна. Сайн байцгаана уу? Sumitomo корпорацийн хамт олондоо энэ өдрийн минь төргий намайг Золмоо гэдэг 2021 онд анх тэтгэлгээр хүртээд нийт 4 жилийн хугацаанд авсан. Тэтгэлгийн хугацаанд олон төсөл хөтөлбөрүүдэд хамрагдсан. Жишээлбэл хэвлэл мэдээллийн боловсрол болгох төсөл байсан. Энэхүү төслийн зорилго нь бага ангийн сурагчдад хэвлэл мэдээллийн боловсролыг зөв зэгцтэй олгох зорилготой байсан. Энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлж чадсан. Дараагаар нь англи хэлээ сайжруулах зорилгоор англи хэлний сургалтанд хамрагдаад 2023 оны зуны амралтаараа Америкийн нэгдсэн улс руу оюутан солилцоогоор яваад ирсэн юм. Хамгийн чухал нь оюутан залуус бид нар хэвлээний мөнгө олохын тулд зайлшгүй цагийн ажил хийх шаардлагатай болдог. Энэхүү тэтгэлэг нь биднэрт тэрхүү цагаа өөртөө хэрэгтэй зөв зүйтэй зүйл зарцуулах боломжийг олгосон. Төгсгөлд нь Sumitomo корпорацийн хамт олондоо оюутан залуус бидний сурах үйл явцад үнэтэй хүмүүнээр оруулж байгаад гүний талархал илэрхийлье. Сайн байцгаана уу? Монгол Улсын их сургуулийн сэтгэл судлалын 3 дугаар түвшний IT Эрдэнэ жаргал байна. Sumitomo корпорацийн тэтгэлгийг нийт 3 дахь жилдээ авж байгаа. Та бүгд тэтгэлэг хамрагдсанараа миний сурлагын амжилт болон нийгмийн идэх мөн хувь хүний хөгжилд маань маш чухал нөлөө үзүүлсэн. Тэгээ биднийг одоо суралцах боломжоор хангаж өгж байгаа Sumitomo корпорацийн хамт олон болон Монгол Улсын их сургуулийн хамт олондоо маш их баярлалаа. Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуулийн 3 дахь түвшний оюутан Анна дээр байна. Монгол Улсын их сургуулийн сэтгэл судлалын 3 дахь түвшний оюутан Түнлэг байна. Бид хоёр Sumitomo корпорацийн тэтгэлгийг 2 дахь жилдээ авч байна. За бид нар тэтгэлэг олгож байгаа. Бид нарыг суралцах боломжоор хангаж байгаа Sumitomo корпорацийн нийт хамт олондоо баярлалаа. Намайг Хөдмөө байдаг. Монгол Улсын их сургуулийн нийгмийн ухааны сургуулийн 4 дахь түвшний оюутан. Sumitomo корпорацийн тэтгэлэг 4 дахь удаага тэмцэж байгаа. Нийт Sumitomo корпорацийн хамт олон болон Монгол Улсын их сургуулийн хамт олондоо баярлалаа гэж хэлмээрнэ. Sumitomo корпорацийн тэтгэлэг тэмцснээр 1-р тавтуудаа санхүүгийн дэмжлэг үзүүлж чадсан. 2-р болохоор өөрийгөө усан нөлөө хөгжүүлэх итгэлийг нэмэгдүүлж өгсөн. Sumitomo корпорацийн тэтгэлэг нь болохоор бусад тэтгэлгээс нэг зүйлээрээ онцлог даваа талтай. Энэ нь болохоор эхлээд тэмцсэн оюутан одоо сургалтын голч дүн нийгмийн итгэх сэтгэлээс хамааран төсөв төстэй өөрчлөлт авах боломжтой гэдгээр онцлог даваа талтай юм аа. Тэгэхээр Sumitomo корпорацийн болон Монгол Улсын их сургуулийн хамт олонд баярлалаа гэж хэлье. Сайн байцгаана уу? Намайг Мөхтөмөр гэдэг. Монгол Улсын их сургуулийн бизнесийн салбар сургуульд санхүү менежмент хөтөлбөрөөр 4-р түвшинд суралцдаг оюутан байна. Энэхүү тэтгэлгийг 4 дахь удаага авах гэж байна. Тэгээд энэхүү тэтгэлгийг авснараа надад ямар нэгэн санхүүгийн асуудалтай санаа зовнохгүйгээр хичээлдээ илүү төвлөрөх боломжийг олгосон. Мөн нөгөө талаараа голжоо хадгалан тэтгэлгээ үргэлжлүүлэн авахын тулд суралцахад илүү дүлхэц болж өгсөн. Тэгээд энэхүү тэтгэлгийг олгогч Sumitomo корпорацийн нийт хамт олон болон Монгол Улсын их сургуулийн нийт хамт олондоо талархснаа илэрхийлж байна. Сайн байна уу? Намайг Батөндөрлөгдөд Монгол Улсын их сургуулийн бизнесийн сургуулийн санхүү менежмент хөтөлбөрийн 4-р түвшний оюутан байна. Уг тэтгэлгийг 4 жилийн хугацаанд авч байгаа бөгөөд суралцах хугацаанд болон цаашдын зөвлөмөө маш том хөрөнгө оруулалт болж өгч чадсан. Тийм учраас Sumitomo корпорацийн хамт олондоо маш их баярлалаа. Монгол Улсын их сургууль болон Sumitomo корпорацийн хамт олондоо баярлалаа. Аригато гозаимашита.